За сайн байцгаана уу? Хүүхд залуусыг шинжлэх ухааны чанартай болгох, нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх зориулж хийдэг Тэгшээс подкастын өнөөдрийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг би тусгай дугаар гэж нэрлэж байгаамаа. Яагаад гэвэл анхудаа сурагч хүүхдийг урьж оролцуулсан. Хоёрдугаарт бол би хувьдаа хэн нэгэн хүний хүүхэд одоо өөрөө сургуультанд суугаа пуужин хийчихсэн байвал тэрнээ бахархаад ярилцлаганд орох байсан. Өнөөдөр бол миний хүү тэмүүлэн өргөдөж ирсэн. Тэгээд пуужингийн сургуультанд суусан тухай, тэгээд пуужин хэрхэн өөргсөн тухайгаа, хэдэн метр өндөрт өөргсөн тухай бид ярилцъя гэж бүр хүүгээ бүр албасаар дагуулж ирсэн. Миний хүү автаг өнөөдөр подкаст хийж байгаад баярлалаа. Өөрийгөө танилцуулах уу? За сайн байна уу? Би 1-р сургуулийн 12-ийн ангид сурдаг Тэгшүүрийн хүмүүлэн гэдэг намайг. Ямар хичээл дуртай миний хөө? Би ер нь бол бага ангидаа математик хичээлээр түлхүү хичээлдэг байсан. Тэгээ ингээд олимпиад болохноор ингээд аав ээж хоёр намайг хүргэж өгдөг байсан. Амралтын өдөр болохоо ингээд цаг цааваа надад зарцуулаад ингээд гадаа хэдэн цаг хамаагүй үлээгээд хийдэг байсан. Тэгээ дунд ангиас болохоор ахыгаа дагаад физик үнэхээр нөгөө сонирхолтой тийм манай бас физикийн багш бас үнэхээр сайн багш байж тараад тэгээ физиктэй илүү түлхүү хичээлээд математик хажуугаар нь хаяхгүй бас яг тууштай хичээлээ явдаг байсан. Тэгээ энэ ахлахангтай болохоор яг мэргэжлээ яг шийдээд судлаад тэгээд мэргэжлээ сонгоод түүгээрээ ингээд физик их цагаа өдөрт ингээд өмнө ингээд 5-6 цаг байсан бол одоо ингээд өглөө очоод орой хүртэл ингээд тасралтгүй физик хийж суудаг болсон. Тэгээ хажуугаар нь мета тэгээд бас хаяхгүй хичээж байгаа. Тэгээд тийм байгаа. Спортоор хичээлж байгаа юм. Би тэгээ байнга суугаад хам бол одоо ингээд миний биеийн хөгжил одоо ингээд хүнд EQ, BQ, IQ гэдэг 3 юм байдаг. Тэгээд энэ дээр болохоор IQ, EQ-ийн одоо ингээд өдөрт ингээд хичээлээ суугаад хөгжүүлж байгаа. BQ нь болохоор биеийн хөгжил буюу одоо бие хөгжил авахгүй бол би одоо 1000 хичээгээд амжилтанд хүрэхгүй. Тэгээд тийм болохоор би ямар нэг спортоо сонгоод тэгээд тэрүүгээрээ бас ингээд чөлөө цагаараа ч юм уу тийм амарсан үедээ ингээд сул цагаар бол ингээд сакс тоглодог. Тэгээд тийм ба. Сургуулийнхаа саксны багт байдгүй. Сургуулийнх жишээ ингээд сургууль дунд нөгөө ангиудын дунд тэнцээн болоход би одоо тентэн тоглодог. Энэ бол тийм. За сайн байна. Тэгээ миний хөө мэргэжлээ сонгосон гэсэн ямар мэргэжил сонгосон бэлээ? За одоо энэ бол дэлхийн чиг хандлага бол одоо ингээд өөр гариг одоо дэлхийн ихээс илүү өөр гариг колончлох ч юм уу эсвэл ингээд сансрын аялал тэгээ одоо юу ч үдгийн тийм илүү өөр сансар руу чиглэж байгаа. Тийм болохоор ирээдүйд эрэлттэй тэгээ бас ингээд инженеринг талдаа ингээд тийм болохоор би космологи буюу астроном тал руугаа ингээд сансар тал руугаа тийм мэргэжил сонгосон. Тэгээ одоо үүгээрээ гадаад сурах гээд одоо ингээд шалгалтуудаа өгөөд тэгээд ингээд экстра curricular буюу хичээл гадуур үйл ажиллагаан дээр тогтмол сонирхолцоод тэгээд явж байгаа. Яг энтэйгээ холбогдоод миний хүчин тэр нөгөө пуужин хийх сургалтанд сууя гэж шийдсэн байна тийм үү? Тий, ер нь бол ингээд сүүлийн үед хүүхдүүд амирх волонтер буюу сайн дурын ажил хийдэг болсон. Тэгээ ингээд надад сайн дурын ажил хийх хаар ингээд тийм илүү биш яг ингээд зөвхөн л жирийн л нэг хүүхчиг тийм болсон. Анх бол тэгээд нэг их байдаггүйсэн болохоор яг сайн дурын ажил хийсэн л бол ингээд амар сайн экстракуррикулартай болсон гэж боддог байсан бол одоо бол түүнээс илүү мэргэжил рүүгээ ингээд бодит юм хийж тэгээд ингээд арай мэргэжил рүүгээ хандсан юм хийх хэрэгтэй болсон. Тэгээ үүнийг дагаад би яг гадуур яг миний мэргэжилт ингээд холбоотой юу байна? Яг юу хийж болох уу? Илүү ингээд намайг ингээд тэр хүмүүс нь юу гэж хийвэл илүү сайн ойлгохгүй гэж би илүү ингээд сурах эрмэлзэлтэй нэг ингээд судалсан эцдэр одоо ингээд пуужингийн Монголын пуужингийн механикийн холбоон дээр Apogee Engineering Aerospace гэдэг тийм сургалт явагдсан.
энэ жилээс энэ ингээд энэ зунаас явж эхэлсэн. Тэгээ шууд тэрийг ингээд харангуйтаа вау ямар гоё юм бэ гэд өргөлөө явуулаад тэнцээд тэгээ ингээд зунжаага тэнтээр суусан. Бид нар сууж эхлэхээс бид нарт ямар проблем гарлаа. Бид нарт нөгөө төлбөр төлөх тухай жоохон проблем гарсан тий. Энэ бол пууж хийхэд бол Монголд энэ бол одоо ингээд пууж хийх яг бүх нөгөө нэг хэрэглэлтхэн байхгүй бүгдийг гадаадас захиалдаг. Хятад ингээд жишээ нь одоо өөр хятад ч юм уу Инди, Америк, Солонгос гээд Япон ч юм уу тийм газруудаас ингээд идэнгүүдээ ингээд хийлгэж үйлдвэртээр ингээд захиалж хийлгэж авдаг. Харин зургийн энд хийгээд тэндээс бол хийлгэж авах юм байна. Тэндээс ингээд захиалж хийлгэж авдаг. Тэгээ Монгол тим юм байхгүй болохоор төлбөр нь жоохон их юм уу яг энэ бол боломжийн байсан. Тэгээд тэр үед болохоор ингээд би ингээд шинэ компьютер аваад утас аваад тэгээд их сургуулийнхаа ингээд аппликейшн дээр илүү өөртөө тухтай орчин бүрдүүлж ингээд ажиллаж болох байсан. Эсвэл ингээд сургалтанд суугаад тэгээд ингээд хичээл хадвар хөл ажиллагааныхаа ингээд тэрийг ингээд нэмэгдүүлэх активитиг нэмэгдүүлэх боломжтой байсан. Тэгээд энэ хоёрын ингээд аль нь надад хэрэгтэй байна гэдгийг би ингээд мэдээд тэгээд би сонгосон. Миний хүү чи яах вэ? Миний хувьд бол тийм хоёр сонголт байсан. Аавда ямар сонголт байсан бэ гэхээр Увс аймгийн Өмнөг улс өмнө 100 жилд очих уу? Тэнд гарах бензин тосныхаа зарлалыг 5-6 сая төгрөг ирж авчих 5-6 сая төгрөгөө хөөгийнхээ сургуулийн төлбөрт хийх үү гэдэг ийм сонголт аавд нь байсан. Тэгээ аав нь бол бодож за яг сумын 110 жилээр очиж болно. Харин хөөгийнхээ энэ одоо зуны сургалтанд зориулаад, боловсралтанд зориулаад тэр сумын 100 жил зориулж гарах байсан, төлөвлөсөн байсан мөнгө аав ээжээр явахаа болоод хүүдээ зориулсан шүү. Тэрийг бол мэдж байгаа тий. Мэдж байгаа. Тийм мөнгө төгрөгийг бол ингээд нэг юун зарах вэ гэдэг чухал байгаа шүү нөхөө тий. Тэгээд за тэр аппоч инженерийн хөтөлбөрт бол хамрагдахаар болоод хамрагт бол эхлээ яах хэвээр яасан бэ? Эхлээд өргөдлөө явуулсан. Тэн дээр ингээд за ойлгомжтой хувийн мэдээлэл тэгээд нэг эссе бичүүлсэн. Тэгээд яг сонирхож байгаа үг нь яг тэр эссегээр ингээд намайг мэдсэн яг чин сэтгэлээс өсөж байгаа юу эсвэл зөвөр ингээд ямар ч юм цаг нөхцөх гэж сууж байгаа юу гэдгийг ингээд харсан байна тийм. Эссегийн монголоор өчтдөг юм уу, англиар өчтдөг юм уу? Ер нь бол монгол хүн чинь одоо ингээд бид нэр одоо төгсөөл Монголд ажиллана, монголоор сэтгэх хэрэгтэй, монголоор ингээд монгол инженерил хэрэгтэй. Тийм болохоор эсээгээ эхлээд монголоор очиод дараа тэгээд хэлийг бол тэгээд сураад бичиж болно. Тийм болохоор монголоор яг логиктэй. Тэгээд дараа нь бол яг төлбөрөө төлсөн үү тий? Тийм дараа тэгээд төлбөрөө төлсөний дараа бол сургалтанд очиж сууж эхэлсэн тий. Тэгээд сургалтанд сууж эхлээд шууд одоо ингээд юу гэдгийг онлайн мэдлэг ямар мэдлгүүд шаардлагатай байсан бэ? Сургалтанд сууж эхлэхэд бүгдийг баг 0-аас бүгдийг 0-аас нь эхэлсэн. Яг жишээ нь хамгийн эхлээд 3D модель дээр ингээд өөрөө зураад ингээд практик дадлгууд хийгээд онлайн үзэж байгаа үстэй пожин үзэж байгаа. Пожин онлайн үзээд хамгийн сүүлд нь яг ингээд практикаар өөрөө яг бүгдийг ухсардаг тэгж хийсэн. За модельээ хийлээ. Тэгээ модельээ хийчээд модельийнхаа дагуу моделийг яадаг гараар хийх юм уу, компьютер дээр хийх юм уу? Модель нэг тустай аппликейшн дээр гараараа компьютер дээр хийдэг. Тэр нь болохоор тэн дээр жишээ нь тэгээд модельийг хийснийхаа дараа идеал орчинд тэгээд яг хэдэн метр өндөрт гарах уу гэдгийг яг компьютероор тооцоолдог. Тэрний өмнө болохоор бид нар өөрсдөө гараараа яг томьёогоор жишээ нь Ньютоны 3 дахь хууль, Циолковскийн тэгштгэл, Бернуулийн зарчим гээд ийм гол онлайн мэдлгүүд дээр одоо ингээд тулгуурлаад тэгээд хийдэг ба. Тэгэхээр Циолковскийн тэгштгэл гэж яг ямар санааг хэлж байгаа юм бэ? Ер нь бол пуужины салбар ингээд үүсээд тэгээ хөгжөөд хамгийн гол нөлөөсөн тэгштгэл нь бол яг ингээд
discussion textil буюу одоо ингээд яг нэг тодорхой A must be дэлхийн теорик замд ч юм уу түүнээс илүү гарахад шаардлагадах түлшийг ингээд бодож олох тийм зорилттой. Одоо жишээнд юу нь бол 1 кг биеийг сансруулаа гаргахад одоо хэдэн кг? энэ бол 1 кг биеийг сансан руу гаргахад одоо 1.15 харьцаа буюу 15 кг ингээд түлш хэрэгтэй. Эсвэл тэгээд түлшийнхаа найруулгаас хамаарат 1/20 ч юм уу 1/30 ч юм уу тиймэрхүү харьцаатай байдаг. Тэгэхээр түлшин дотроо зүгээр нэг л төрлийн түлш байд юм уу? Өөр олон төрлийн түлшнүүд байдаг юм уу? Түлш дотор болохоор олон төрлийн түлш байдаг. За. Калий нитрат, тэгээд сорбитол гэт энэ хоёрын хослолмол түлш байгаа. Тэгээд ямар түлштэй ордог? Ер нь бол энийг ярих юм нь болохоор нэг юм дөрт хэрэгтэй. Пуужи ихэд болохоор 3 төрлийн түлш байдаг. За. Хатуу түлштэй, хайбрид түлштэй, шингэн түлштэй гэж байдаг. Хатуу түлштэй болохоор одоо хамгийн амархан, одоо хийхэд хамгийн амархан гэтээ удирдахад энэ жоохон төвөгтэй тийм түлш. Миний хүү бол аль түлшийг хийсэн? Би бол хамгийн амархнаас нь эхлээд хатуу түлштэй бож хийсэн. Харин хайбрид түлштэй нь болохоор хатуу түлштэй, шингэн түлштэй холбоог буюу шатлал эндээ бас яриад эхэлнэ. Нэг шатлалт, хоёр шатлал. Тэгээд нөгөө нэг дээр үеийн Орсын хийжсэн буужгууд болохоор ингээд нисэж байгаа дундаас нь хаяад цаашаа ингээд явдгийг ингээд харж исэн баг. Шингэн түлштэй нь болохоор хийхэд энэ гураас хамгийн хэцүү нь гэтээ удирдахад амархан тэгээд яг код бичээ сурчих юм бол хаашаач явж болохоор тийм хамгийн ашигтай түлш байгаа. Одоо Elon Musk чинь бол тийш явж буцааж буулгаад байгаа үстэй. Тийм тэр бол одоо шингэн түлштэйд орно. Тэгээд шингэн түлштэйг одоо ингээд удирдахад амархан болохоор сүүлийн үеийн одоо Марс руу ч юм уу сар руу ч юм уу явхад хамгийн ашигтай түлш байгаа. За тэгэхээр пуужингийнхаа загварыг бол компьютер дээр ингээд симуляшнаар гаргаад авчих юм байна. Тэн зөрүүлээд тооцоонууд хийх юм байна те. Тэгээд гаргасан загвараа бол яг бодитоор хийхэд бол юу хийсэн бэ? Нөөскон буюу уртлын хурцууг хийхэд ингээд аэродинамикт хамгийн ашигтай тийм тэгшгэлийг ашиглаж хийсэн. Тэгээ их бие дээр одоо жишээ нь их биеийг бас хамгийн ингээд материал судлал дээр материал судлал гэдэг хичээл үзээд тэн дээр ингээд хамгийн ингээд хөнгөн бас илүү бат бөх тийм материалаар ингээд их биеийг хийсэн. Тэгээд фин буюу сервэг болохоор бас илүү хугарахгүй. Тэгээ ингээд нисэж явах замд ингээд тийм маш их даралт учирдаг. Тэр даралт нь төсвөртэй байх. Тэгээд тэрийг ингээд тооцоолж бүгдийг материал судлалаар бүгдийг тооцоолж хийдэг байгаа. Зөв. Тэгэхээр тийм материал судлалаар тооцоход бол тэн зөрүүлсэн мэдээж томьёогийн ашиглаж гисэн. Тэгээ материал судлалаар тооцоход бол нэг програм ашиглаж таарах уу? Бас зөрүүлтийн програм байгаа юу те? Тэр зөрүүлтийн програм болохоор OpenRock гэдэг програм байдаг. Тэн дээр өөрийнхөө хөдөлгүүр цэллурын ингээд массыг оруулаад тэгээд уртлын хушууны массыг, их биеийн массыг, финий массыг гээд бус бүх түлшний масс гээд жижиг бүх деталийн оруулж байгаа. Тэгээд идеал орчинд нисхөр хөндөр тэгээд бас зүйлүүдийг ингээд тооцож гаргадаг байгаа. Тэгээд ингээд нөгөө яг симуляшныг ингээд эхлээд туршиж үзсэн үү шүү дээ, тий? Өөрөөр хэлбэл нэг юм компьютер дээр туршиж үзсэн гэсэн үг шүү дээ. Тий, компьютер хайбрид орчинд. Идеал орчинд тий. Тийм миний хөө идеал орчинд тэр нөгөө термодинамик гэдгээ нэг хүмүүс нэг яах тайлбарлаад өгөх адилхан хөгтөөд үзсэн. Идеалит нь болохоор даралт тооцохгүй, тэр үеийн салхины жигийг тооцохгүй, цагаагаар нөлөөлөхгүй байхаар тийм бүр яг 0 гэсэн тийм утгатай орчинд. Термодинамик гэдгийг юутай холбож хэлж байгаа. За хошууныхын термодинамик гэдэг бол агаарт тийм аэродинамик те. Агаарт хэрхэн нисэх тухай юу те. Тэгээ энэ бол нэг салхи зүсэх гэх юм уу та ер нь бол илүү гүйцэтгэл сайтай болохын тулд тооцож гаргадаг. Тооцож гаргаж байгаа те. За тэгээд загвараа гаргачаад
бүх тооцоогоо хийчээ. Тэгээд эдэнгээ бол өгсөрч эхлэх нь шүү дээ бодитоор тий. Хөдөлгөөрийнхаа бүх эд ингээ яг 3D дээр хийсэнчлэн зураад тэгээд тэн дээр ингээ таарсан уртлын хаалтын хэсэг, целлюлорын артлын хэсэг, тэгээд доторх түлшний ингээ хэсгийг идеал орчинд бас гаргаад тооцоод тэрнийхээ дагуу бүх зургаа ингээд явуулж агаад үйлдвэрт ингээд бүр тусгай машинаар захиалга хийлгдэг байгаа. Тий. Захиалж хийлгэнэ. Өөрөөр хэлбэл захиалж байгаа болохоос эцэстээ яг та нарын бүтээл гэсэн таны өөрөө чи бүтээл гэсэн үг үстэй тий. Тий яг би өөрөө зураад өөрөө явуулаад гаргадаг. Явуулаад. Тэгээд хөдөлгөөрөө ингээд тооцоохныхаа дагуу захиалчлаа. Захиалаад ирсэн өөр юу гэх юм нэмээд захиалж ирсэнхаа дараа тэгээд яг усрах. тий. Тэгээд одоо тэр чинь пуужин шиг нэг өөрөө өнгөтэй байгаа, нэртэй байгаа. Пуужиндаа ямар нэр өгсөн бэ? Би пуужиндаа болохоор Hexis гэдэг нэр өгсөн. Hexis гэдэг чинь ямар утгатай? Энэ нь болохоор Аристотелийн нөгөө ашигладаг байсан тийм тодорхой тийм цэг гэсэн тиймэрхүү утгатай. Тэгэхээр пуужин бол яг пуужин хөдөлгөөрөөс шалтгаалаад янз бүр ангиллуутай байдаг бах сая түвшний ангил гэдэг шиг. Миний хүүгийн хийсэн пуужин хөдөлгөөр ямар ангилдаа орж байгаа? Пуужин болохоор A B C D гэх мэтчлэн одоо цаана англи цаана толгой ингээд дараалалаар тийм шатлалууд байдаг. Миний болохоор их чадлын пуужинд орох буюу нөө А англи нь их чадлын пуужинд ордог. Энэ болохоор нөгөө газарт үзүүлж байгаа импульсаас хамаарат дотор ингээд хуваагддаг байгаа. А чадлын пуужинд болохоор 320-оос 640 ньютон секунд импульс үзүүлдэг болохоор А чадлын пуужин гэдэг. Тэгээд түүний дараагийн J английн пуужинд болохоор 640-оос 1280 ньютон секунд гэх мэтчлэн. Жишээ нь одоо тэг доошлогдсон одоо SpaceX, NASA-гийн хийдэг пуужингууд болдог. Тэгэхээр миний хүүч яг тэгээд тооцохдоо хэдэн метрт хөөргөнө гэж тооцсон бэ? Яг хэдэн метрт хөөрсөн бэ? Пуужин. Анх тооцохдоо болохоор 840 метр хөөрнө гэж тооцсон. Гэтэ яг туршилтаар ингээд сүүлдээ хөөрснөхийн дараа 960 метрт хөөрсөн. Төлөвлөж ирснээсээ бол илүү өндөр бараг 1000 метр хөөрчихсэн биш 1 км тий. Тэгэхээр ингэж за ингээд хөөргөлт хийлээ. Тэрний өмнө бол шууд хөөрөгчих юм уу эсвэл наан бас ингээд одоо мэдээ лаборатори дээр туршаад бас өөр газар турших уу? Зориултын ч юм аа. Энэ нь одоо жишээ нь жижигэн цаасан пуужин биш. Амар өндөр импульс очруулж байгаа. Тийм болохоор аудит пуужин гэсэн үг шүү дээ. Тийм бүр 1 км гэдэг чинь бүр амар өндөр гэсэн үг. Тэгэхээр тэрийг зориултын тийм холбооноос зориултын ингээд газарт ингээд статик тест хийж үздэг. Түүний дараа ингээд миний хөдөлгүүр ингээд баталгаатай ажиллана. Тэгээд тэрүүгээрээ график гаргаад тэгээд гаргадаг. Тэгээд ямар бэрхшээл тохиолдсон бэ лаборатори дээр ч юм уу те? Энэ аюулгүй байдал мэдлэгээд заадаг. Энэ нь бол пуужин ихэд нэгдүгээр аюулгүй байдал. Тэгээд 2 3 дахь тэгээд бус зүйл гэж бодно. Тэгээд багийн ажиллагаа бол байнга байх хэрэгтэй. Тэгээд сургалтын цус хүүхдүүдийнхаа тусламжтайгаар энэ пуужинг нь хамтраад тэгээд эхлээд ингээд тэр хүүхдийн пуужинг хийгээд алдаансаа суралцаад тэгээ миний пуужинг тэр алдаагаа тэгж давтахгүй тулд хийсэн. Хүн бол мэдээж алдна. Гэтэ тэр алдаагаа тэгж давтахгүй байх нь маш чухал. Тэгээд эхнийхийг тэр хүүхдэд хийсэн бол дараагийнхыг минут хийгээд тэр алдаансаа суралцаад явсан. Гэтэ энэ бол би эхнийхаараа ингээд яг 100% төгсөж чадахгүй ч гүйцэтгэл 90 юм уу түүнээс дээш гүйцэлтэй байхыг маш хичээж тийм нямбай ажилласан байгаа. Тэгээ яг пуужин хөөрөгдөг өдөр очиод шууд ингээл 5 минут дотор хөөрөгдсөн үү? Яг яасан? Процесс нь юу болсон жишээ? Статик тест эхнийх нь болохоор тэгээд хөдөлгөөрөө шалгасан бол хоёр дахь дараагийн статик тест нь болохоор яасан шүхрээ дийлгэж гин үгүй юу гэдгийг шалгаад тэгээд явсан байгаа. Тэгээд хөөрөгдөг өдөр болохоор хөөргөлтийн тавцан гэж тустай байгаа. Хөөрөгдөг газар гэж бас яг тустай өөр газраас ингээд хөөргөөд тэгээд тавцан дээр сунлуулаад тэн дээр ингээд бүх юмаа тэнд очиж
бүгдийг дахиж Тэгэхэд ухсаа. проблем гарсан уу юм тэр үед? Тэр үед проблем нэг жижиг проблем гарсан. Шийдсэн үү? Тийм тэрийг бол шийдсэн. Тэрнээс өмнө хөдөлгөөр хийж болохоор за одоо бичлэг үзэгдэж юм уу ингээд үрх буюу нөгөө нэг яг зүлгэх ажил бол хамгийн хэцүү нүдэг. Одоо бол зүлгэх ажил бол амар бус тусалах эсвэл өөр ямар ч ажил тооцоос илүү хамгийн ядаргаатай нь бол нөгөө сандинг буюу үрх ажил байсан. Байсан уу тийм. Үрхгүй бол тэгээд уус аэродинамик гэдэг амар муу болно. Тэгээд дээрээс нь тэгээд гаднах харагдах байдал ч юм уу тэн дээр амар сонио. Ямар өнгөтэй бууж ийсэн? Миний болохоор би энэ нь бол тэнгэр нар хоёрыг бэлгтээд хамгийн дээдлэг нь хөхөнгөтэй байсан. Яг сансар окторгоо гэдэг утгаараа голынх нь болохоор цэнхэр өнгөтэй байсан. Яг нар сансарын хоёр хонд өнгө. Тэгээд хамгийн доотлын сервистэй болохоор шар өнгөтэй байсан. Яг нар буюу яг нарнаас дээш ингээд цаашаа хөрч чадна гэсэн тийм утгаараа. Тэгэхээр яг одоо 1000 м-д гарсан гэдгийг яг яаж мэдчихэв? Тэрийг болохоор egg timer approach буюу нөгөө нэг тийм туслаа код бичиж тэгж хийдэг. Код өөрөө хийсэн үү? Код бол үйлдвэрээс яг бичвэл үйлдвэрээс нөгөө цаанаас нь өгсөн. Тэгээд тэрний дагуу ихгүй бол яг өндөр буруу хэмжих юм уу эсвэл яг би алдаа уусаа гаргаж ижил сурах юм чинь. За тэгээд материал судлалгээ сая товч дурдаад өнгөрлөө л да. Тэгээд материал судалтай холбоотой жишээлбэл юу хэлмээр байгаа? Материал судлал нь болохоор одоо жишээ нь ямар материал батбах вэ? Ямар материалаар хийвэл хөнгөн байна гэдгийг судалдаг. Тэгээд HP болохоор сая хөнгөн батбах гэдэг нь болохоор fiberglass тэгээд epoxy хоёрын ингээд нийл холимгоор хийсэн гэх юм уу. Эхлээд ингээд fiberglass-аа хийгээд дараа нь epoxy-оор дээрс нь түрхээд тэгээд ингээд эргүүлсээр угаад яг тодорхой зузаантай тодорхой epoxy-гийн ингээд найрамдалтай тийм HP хийсэн. Тэгээд тэрийг зүлгэх энэ хэцүү байлаа. Би одоо чи нөр academic сурсан ингээ олон цагаар сурцсан. Тэгээ олон цагаар сурцсан болохоор яг суухал асуудал биш. Гэтэ тэгж олон цагаар зүлгэх нь болохоор одоо тэгж удаан зүлгэж байгааг болохоор биеийн хүчтэй ажил баг хийжсэн. Тий, биеийн хүчний ажил баг хийж байгааг болохоор олон цагаар зүлгэж цунддаг амар ядаргаатай эсвэл амар залхмаар ажил хийсэн. Тэгээд тэрийг нь хөвчлэн цалхаан зүлгүүрээр зүлгэсэн ч тийм жижиг деталь ордог нөгөө цалхаан зүлгүүр ордоггүй тийм хэсгүүдээр гараа зүлгсэн. Тэгээд тэрний доор байгаа фин буюу сервент буюу тэнд карбон файбер гэдэг материал ашигласан. Тэрийг бас ингээд амар жижиг деталь олон байдаг болохоор цалхаан зүлгүүрээр бараг зүлгэхгүй бүгдийг гараараа зүлгсэн. Маш батбах материал хатгаараа ингээд жигд бус хацдаг болохоор тэгээд зүлгэхгүй бол тэгэж болохгүй. Энэ нь бол аэродинамик дээр суултал болдог тийм юм. Аэродинамик. Энэ бүхнийг чинь холбож байгаа юм бол нэг электроник гэж юм бүгдийг холбож удирдах тусалж байгаа шүү дээ. Электроникаа яасан. Халаад энэ төр хийснэ. Электроник дээр болохоор egg timer тэгээд egg timer-ийн батарей байгаа мэдээж. Тэгээд камерын батарей бас цэцтэй байгаа. Тэгээд шүхэр задалдаг систем гэж цэцтэй байгаа. Электроник дээр болохоор тийм хэсэг байгаа. Эхнээс нь ярьж явах юм бол egg timer нь болохоор одоо тэр нь болохоор egg timer гэдэг нэг ашигладаг тийм электроникийн хэсэг байдаг. Тэр нь болохоор ингээд дотроо ингээд энэ сургалтанд суусан болохоор ингээд тэнд орох бүх резистор, relay гээд бүх төрлийн ингээд багцуудыг мэдж авсан гэх юм уу. Тэгээд тэрийг өөрөө ингээд одоо гагнаад өгсөрсөн. Эхнээс нь эхлээ өөрөө гагнаад тэгээ өөрөө ямар үүрэгтэй тэгээд энийг яах хэрэгтэй гэдгийг яг өөрөө мэдж авсан. Тэгээд тэр нь болохоор egg timer нь болохоор ингээд даралтын зөрүүнээс ингээ миний гарсан өндрийг ингээд наривчил сайтай хэмжиж авдаг. Тэгээд яг уу идеал орчин биш яг даралтын зөрүү нь яг тэр үеийн цагаагаар температураас хамаарат өөр үүдэг. Салхины чиг бас хамаарна. Тэгээ өндөр нь болохоор яг жоох алдаатай гарна. Яг нэмэх хэсэг 5 м ч юм уу нэг тиймэрхүү л алдаатай гарна. Бусдаар бол адилхан байгаа.
Тэгээ камер болохоор энэ Камерууд хэрэгтэй. энэ сургалтанд сууснаар болохоор багш нар надад ингээд сонголт өгсөн. Судалгааны ажил бичиж болно. Эсвэл тэгээд баримт кино хийж болно. Энэ болохоор миний их сургуулийн аппликейшнд хэрэгтэй. Судалгааны ажил нь болохоор одоо чинь одоо миний пуужинг хийсэн ингээд анхны чинь түлшний ингээд найрлах нь ямар хэрэгтэй байсан, намайг хэр ойлгосон гэдгийг мэдж авахд хэрэгтэй. Энэ баримт кино болохоор намайг яаж хичээсэн, ингээд яаж бүх юмаа хийсэн гэдгийг бичлэгээр харах хэрэгтэй. Харахад ингээд хэрэгтэй болно. Тэгээд камер болохоор яг баримт кинон дээр яг ингээд миний пуужи ингэж хурдтай, ингэж хөөрж байгаа гэдгийг яг ингээд хүмүүс мэдхийн тулд ингээд камер хийсэн. Тэгээ бичлэгээ бол хийгээд тавцсан те. Бичлэгээ. Энэний дундуур оруулч болно те. Тэгэхээр аав хөөөр чинь бас ингээд өдөршин хичээгээ ядараад байгаа шалтгаан бол за Монголоос янз бүрийн тэтгэлэг авахгаар бас 12-аа хаалгатай учраас олдож өгдөггүй хуулийн гаднаас тэтгэлэг ах шиг авчих гээд үзээд байгаа тий. Тийм учраас энд илүү хичээж байгаа. Би бол аав нь бол тэгж бодож байгаас тий. Тэгэхээр мэдээж ур чадвартай болохын тулд тийм ээ ур чадвартай болохын тулд юм байна. Тэгэхээр ямар ч аав хүүдээ энэ одоо өөрийнхөө гараар сургуультанд суугаад өөрийнхөө цаг хугацааг зараад буужин бол ингээ хийгээ хөөргснээр бол аав нь бас бахархлаа. Хүүдээ бас баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. За тэгээд аавд нь юу гой санагдсан бэ гэхээр мэдээж миний хүү цойлоор хийгээ буужингээ хөөргсөн гой санагдсан. Дээрээс нь нөгөө танаа сурсан сургуулиас апожи инженерийн хөтөлбөрөөс миний хүүд хөөрхөн Монгол улсын төрийн талбайтай яг сансар нисгчийн сонгогдсон сансар нисгчийн хувцас бэлгэл ингээд өгсөнд би ч бас сэтгэлгүйдлэр нэгийг бас олоод өмсчихсэн. Тэгээд надад бол гоё юм тэр байсан. Миний хүүд ирний сургалтанд суугаад хамгийн гоё нь юу байсан бэ? Сургалтанд суух нь ер нь бүх талаараа гоё байсан. Энэ дуунаас онцлж хэлэх хэдэн гоё юм болохоор за мэдээж бол ингээд юмудаа угсраад ингээд бүтээгээд угсраад гараар барьж үзээд тэрийг ингээд барих гоё байсан. Тэгээ загварыг нэхлээ барих тийм загвараа бариад тэрийг дараа нь статик тест хийх бас гоё байсан. Тэгээ мэдээж бол пуужгаа ингээд хөөргөө тэрийг ингээд алсаас харах гоё байсан. Тэгээ дүүнээс онцлж хэлэх юм бол countdown timer буюу ингээд 10-аас доош ингээд тоолоод тэгээ тэрийг ингээд асаах тийм очлуур маягийн тийм байсан. Өөрөө хийсэн үү? Тэгээ тэрийг бол ингээд бүх эхлээд бүх зүйлсээ ингээд өөрөө сурчаад дараа нь тэгээд resistor байна, button байна, тэгээд relay-ууд байна. Тэгээд хит хитэн тийм жижиг деталь юмнууд авч агаад өөрөө яг гарамж хийсэн. Тэр нь болохоор одоо жишээ нь хүмүүс одоо жишээ нь ингээд пуужгаа доороос нь шууд жижиглэхээр асах юм бол маш эрсдэлтэй. Ер нь дэлхийн хааж тэгдэггүй. Тэгээд countdown timer нь болохоор дор хаяж 100 метрийн холоос ингээд хүмүүс өөртөө ингээд яг гараар дараад 10-аас тэг хүртэл тоолоод тэр ингээд хөргдөг тийм юу байгаа. Энэ аюулгүй зүй нь бол хамгийн багадаа 100 м байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл технологийн инженер хүмүүст бол safety first буюу аюулгүй байдал нэгдүгээрт гэдгийг бол аюул маш сайн ойлгож амжсан уу? Аюулгүй байдал бол ингээд аюулгүй байдал байхгүй бол одоо жишээ нь бид нэр амиа бүр хамгийн муудаал амиа алдах эрсдэлтэй эсвэл гар хөлөө ингээд алдах ч юм уу эсвэл гар хөлөө эсгэх тийм маш аюултай орчинд ажиллаж байгаа. Жишээ нь төс бэлтгэд хүртэл ингээд тусгай лабораторийн орчинд тэгээд тусгай тийм багжаар тэгээд safety дүрмийн дагуу аюулгүй тийм орчуудыг хүртэл тусдаа ингээд өөр газраас зөвшөөрөл аваад Монголын техникийн пуужингийн холбооноос зөвшөөрөл аваад тэгж авахгүй бол уусаа гэрээ хараар хийн гэдэг бол бүр маш баг боломжгүй. Тэгээд зөвхөн лабораторийн орчинд лабораторийн багжуудтай ажилд сурч ээж тийм бүхнийг хийсэн байгаа. Тэгээд дараа магадгүй оюутан болоод энэ өөрөөс лабораторид орчд бол аль хэдийн лаборатори орчинд нэг мэдэрдэг болсон маань гэсэн үг тий. Ер нь бол миний ч байгаа пуужин бол яг их сургуулийн түвшинд ингээд хүүхдүүд багаар бүр их сургуулийн түвшинд тий. Бүр том баг гаргаж хийдэг тийм пуужин. Тийм ангиллын тий. Тийм ангиллын бүр өндөр чадлын их чадлын пуужин гэж дотор орно.
Оо бүр тэндээ орж байгаа юм уу те? Тийм тэр нь болохоор одоо чинь аюулгүй байдал сайн гахгүй бол ингээд юу ч болж магадгүй тийм хэсэг байгаа. Энэ монголчууд сансар судлалын салбарт ямар төвшөнд очиасаа гэж миний хүү бодож байна. Жаахан том юм асуучснаа авна. Энэ бол ер нь бол баг сансар сонирхтой хүн болгоны л ингээд толгойд байдаг бодол авах гэж боддог. Монголчуудын хувьд чинь одоо жишээ нь би сансар судлалтай болохоор дэлхийн номер 1 болох эсвэл бүр ингээд өөр галактик руу ч юм уу ингээд бүр дийшлүүл яг өөр галактикт аялах руу тийм Сансар аялж очсон. мөрөөдөлтэй байгаа. Зөв. Монголчууд сансар аялж уучлалыг хөгжүүлээд нэг сансарт хүмүүсийг аваа явдаг бол чадна гэж бодож байна миний хөө. Тийм боломжтой юу ер нь бол яг ингээд судалж байгаа хүүхдүүд. Монголын сансар судлалын холбоог үнэхээр сайн хөгжүүлж чадвал тэр бол ингээд цаг хугацааны л асуудал. Энэ бол ойрын нэг 20-30 жилдээ бол Сансарт гарна гэж юу хэлдэг? За хэдэн километр гарахыг бол сансарт гарна гэдэг. За минийх бол 1 км төрсөн яг ингээд ер нь бол сансарт гарахад бол тийм хангалттай их биш, тийм чамлахааргүй ер нь бол нэлээд өндөр. Гэтэ сансарт гарна гэдэг нь болохоор карманы шугамыг давж иж буюу тэгээ далайн тосноос дээш 100 км давж иж яг сансарт хандлаа. Амжилттай боллоо гэж үздэг. Тэгээ тэрийг тавхан бол ингээд цаашаага ингээд эхний шат амжилттай боллоо гэсэн үг. Тэгээ карманы шугамлаа болохоор яг хатуу түлштэй бодсомаар бол карманы шугамлаа орох боломжтой. Харин тэрнээс цаашаа болохоор яг хатуу түлштэй биш, хайбрид юм уу, шингэн түлштэй байж аж цаашаа ингээд саналуу ч юм өөр ганаглуу ингээд Марс руу тийм Марс руу эсвэл бүр цаашлаад ингээд нар марыг тойрох ч юм уу тиймэрхүү боломжтой байгаа. Тэгэхээр одоо бол ямар ч гэсэн миний хөө физиктэй жаахан хичээж байгаа. Математиктаа хичээж байгаа, спортоо хичээж байгаа. Тийм ээ? Одоо энэ болгон бол ингээд нийлээд миний хүүд ямар ч нэг тэтгэлэгтэй сургуульд орох ирээдүй байна гэж бодож байгаа юу. Англи хэлээр хэр үлдэж байгаа вүлээ аа. Англи хэл болохоор сая оны ихэнд сургалтанд сууж агаад тэгээд одоо удахгүй сарын дараа ECT буюу чи одоо монголоор ЕШ маягийн тийм шалгалт байгаа. IELTS буюу одоо чинь тэнд очиод намайг хичээлээ ойлгож чадах нь уу, хүнтэй харилцаж чадах нь уу, эсвэл тэгээд хичээлээ хийж чадах нь уу гэсэн тийм бас шалгалт байгаа. Тэр хоёрыг одоо сарын дараа өгөөд тэгээд хариугаа. Юм амьдралаа сонголт байдаг те. Аав нь чамайг гээд эмч болоосаа гэж ботсон чи миний хүү физикч болох гээд одоор судлаач болох гээд ингээд явчихсан. Яг хүүдээ бас амжилт хүсье. Энэ нөгөө физик холбоотын амжилтаас нэг хэлчихвэл зүгээр юм шүү. Физик холбоотой яг ч одоо тэр чинь чамайг хөдлөл явдаг гэсэн юм шиг нөгөө хордны мөр хөдөлж явдаг шиг. Ханд өгшөл бодон дээр чинь төрүүлж илөө. Ер нь бол алтын дэйтэй хүнлэж хэлж байгаа. Тэгээ тэр яагаад алтан дайтыг хөрлөж хэлж байгаа юм нөгөө. Тэр жилийн ингээд эхний хідүүхт нь бүгд яг бүтэн бодолтой байсан. Гэтэ одооноос хэдэн он аваад гэсэн үг юм. Би бол ер нь бол бүгд уг нь 20-20 авах хэвээр яг ингээд бүгд 20 авчихсан тий. Тийм ингээд онлын ингээд чадвараараа бүгд 20 авчихсан. Тэр үедээ бол 20 авцсан. Гэтэ яг миний хөө 3-д оруулчихсан гэлээ. Гэтэ ингээд тэр үе жоохон бичгийн үе жоохон тааруулж байсан юм аа. Тэгээд ингээд бичгийн үе хамгийн сайтагс мотор жигсаацсан байсан. Одоо л бичгийн үе сайжирсан биз дээ. Бичгийн бол сайжирсан. Бичих тийм логик дараа л бас илүү сайжирсан байна. Илүү сайжирсан. Тэгээ намайг Олимпиадад орж эхлээд ингээд сонирхож эхлээд нэг ихний 2 жилдээ болж байхад ингээд карантин тогтооцсон ковид-19 гараад тэгээд цахнаас буюу 9 дүүр ингээс эхлээд яг физикээр бас илүү түлхүү гэж улсаа ороод орсон тий. Тэгээ улсад 2 удаа орж исэн. Эхнийхт нь болохоор яг тийм бүр амар гоцгой сайнч бас чамлахаагүй амжилт үзүүлсэн. Физикийн хүрэл авчихсан. Тэгээд сая болохоор улсын астрономи олимпиадаас тусгай байр авсан. Тэгээд яг гол олимпиадаас нь болохоор яг бараг дээврээ жоон цэслуулаад яг юм дандаа юм ялна гэж байхгүй шүү дээ. Ялж ялагдчих явсаар байж нэг юм болоо шүү дээ. Тийм ээ алдаж онсоор байж алдаанаас суралцаад тийм ээ хичээгээд миний хөө тэгээд спортоо хичээлээ сайхан давтаараа гэж аав хэлхийг хүсэж байна. Дээрээс нь яг энэ аав нь өөрийнхөө подкастт орсон хүмүүст талархлын асуулт гэдэг өгдөг.
миний хүү одоо ингээ аав нь асуугаагүй гэхдээ ярихыг хүсэжсэн магадгүй буужин хийх туссан барьсан тий буужин хөөрөхд очиад болсон жишээлбэл ээж нь тэр өдөр хэд удаа ч явуу те айгу талархал илэрхийлэх юм эсвэл миний асуугаагаа чиний хэлхийг хүссэн байна уу? За юуны түрүүнд болохоор за түрүүлж уссан ээж авдаа баярлалаа гэж хэлье. Хөөрөх шүү дээ. Тэгээд төлбөр бүгдийг ингээд зохицуулж өгсөн. Намайг ерөөсөө тийм төлбөрийн асуудал ингээд нэр бүтүүлээгүүд баярлалаа гэж хэлье. Тэгээд сургалтын багш нар байна. Тэгээд сургалтын газар байна. Тэгээд тийм бүх лабораторийн иж бүрийн хэрэгсэл лабораториор хангасан самтай багштай баярлалаа гэж хэлье. Тэгээд хөрөлт өдөр болохоор яг нэг зүйлдээ проблем гарсан гэжсэн болохоор яг буцаж яваад дахиж юм хийгээд буцаж очиход бас нэлээ хугацаа орсон. Тэр үед ингээд туссан ингээд ичнээ ядарсан байсан ч гэсэн ингээд хөөгөхөд тусч өгсөн ээжтэй баярлалаа гэж. Тэгээ дээрэс нь чинь нөгөө бүтээлийн уралдаанд ороод одоо ах их зүйтэй бүтээлийн уралдаанд ороо явдаг гэсэн үст дээ. Маань сурвалжлахоор энэ нь бол намайг орсноос хойш ингээд жил болгоо өгнө бүтээлийн уралдаан гэж болдог байсан. Тэр нь болохоор одоо хүүхдүүд өөрсдийнхөө гараар физикийн бүтээл хийгээд тэрийг ингээд хоорондоо ингээд шалгаад багш нар ингээд үнэлгээ тавиад тэгээд тиймэрхүү бүтээлийн уралдаан болдог байсан. Гэтэ сүүлийн 2 жил юм уу та хүүхдүүд их цөөхөн ороод тэгээд энэ сүүлийн жил болоогүй. Research paper гэдээсэн тэр юу хэлсэн юм нөхөө? Тэр нь болохоор судалгааны ажил буюу одоо жишээ нь их сургуульд орж байгаа ч юм уу одоо чинь ахлах сургуулийнх нь баг бичдэг. Их сургуулийнхан бол ингээд баг ажил болгон дээрээ бичих хэрэгтэй байдаг. Тийм тэр байхгүй бол одоо жишээ нь чамайг хийсийг мэдэхгүй ингээд тиймэрхүү пипрога. За баярлалаа. Тэгээ миний хөө тэгээд тэтгэлгээ аваад тий дэлхийн хэмжээний хүн болоод Монголд ирээд хүчээ өгөөрэй гэж аав нь үүдээ хүсэж байна. Тэгээд Монголыг гоё болгоход та нарын одоо сурах илүү сайн сурсан байх чухал шүү. Үүдээ хайртай ш. За би ч гэсэн хайртай ш.